1974 оны 8 дугаар сарын 28-нд халуун нар шарсан өдөр байсан ба Японы Канагава мужийн Хирацука хотод аимшигт аллаг гарсан. Эхэндээ цагдаа нарт ямар ч уул мөр байсангүй. Энэ хэрэг өнгөрсөн үеийн бусад шийдэгдээгүй хэрэгүүдийн нэгэн адил алуурчин ял завших үе гэж хэн бүхэнд бодогдож байлаа. Гэвч итгэмээргүй цагдаа нар 2 хоногийн дотор уг хэргийг илрүүлсэн бөгөөд энэ нь Японы түүхэнд хамгийн хурдан шийдэгдсэн онц харгас хүйтэн хэрэг болжээ. Энэ бол Японыг бүхэлдэн цочирдуулсан Окумурагийн гэр бүлийн аллагын хэрэг бөгөөд энэ хэрэг Японы төгөлдөр хур үйлдвэрлэлийн салбарт томоохон өөрчлөлт авчирсан. 8 дугаар сарын 28-ны өглөө гэрийн эзэн Окумура өглөөний цагаан уусныхаа дараа эхнэр Яйкод баяртай гэж хэлээд ажилдаа явсан. Тэр үед Окумура энэ баяртай гэх үг нь эхнэр охидтой хэлсэн хамгийн сүүлийн үг болно гэж зүйдлээчгүй. Харин тэр өдөр ажилдаа явсан түүнийг аимшигт хөнөөлийн залгүй явдлаас аварсан. Японы олон гэр бүлд эр хүн гэрийн тэргүүн харин эмэгтэй нь гэрийн ажлыг хариуцдаг уламжлал байдаг. Окумура бол жирийн цагаан захтай ажилтан, харин түүний эхнэр Яйко бол гэрийн эзэгтэй. Тэд 2 хөрхөн охинтой байсан нь 8 настай Маюми болон 4 настай Йоко. Окумурагийн гэр бүл жирийн цагаан захтай ажилтны цалингаар амьдралаа авч явахд хэцүү байлаа. Тэд дөрүүлээ түрээсээ хямд орон сууцнд амьдарч өдөр бүр хяналттай амьдрах шаардлагатай байсан. Гэхдээ тухайн үед Японы эдийн засаг маш хурдцтай хөгжиж, нийгэмд бие биетэйгээ харьцаж өрсөлдөх уур амьсгал давмгайлж байв. Хүмүүс баян ядуу эсгээс үл харгалзан бүгд жинхэнэ дундаж ангийн амьдралыг эрхэмлэж тансаг хэв маягийг мөрөөддөг байлаа. Ийм нийгмийн дарамттаар Окумура түүний эхнэр Яйко 2 охидтой боломж олгохын тулд хамтдаа мөнгө хурааж өндөр үнээр төгөлдөр хур худалдан авсан юм. Хосоо догтоо амьдралын гараан дээр бусдаас хоцрохгүй байгаасаа гэж хүссэн хэрэг. Гэвч 8 дугаар сарын 28-наас хойш Окумура дахин хизээч гэр бүлийнхэн аз жаргалтай амьдралд буцаж очиж чадаагүй. Тэд дахин хизээч охиныхоо төгөлдөр хур тоглох аялгауг сонссоогүй. Тэр өдөр Окумура ажилдаа явсны дараа Яйко 2 охиноо гэртээ төгөлдөр хураа давтгаж суулгав. Хэсэг хугацаанд тоглож байгаа тэр бага охиноо дагуулan хог хаяхаар гадагш гарсан байна. Энэ үед хаалга түгжээгүй байсан бөгөөд гэрт нь 8 настай том охин Маюми ганцаараа үлдсэн байв. Маюми төгөлдөр хураа тоглон аялгаунд анхаарч байтал гинэт араас нь нэгэн ир орж ирээд шууд л зүрх рүү нь хутгалсан байна. Тэр газар дээр амиалдсан юм. Харин алуурчин зүгтаалгүй гэртэн нуугдан үлдсэн байж. Тэр Яйко болон бага охин Йоко 2 хог асгаад буцаж ирэхийг хүлээсэн байна. Ээж охин хоёрыг орж ирмэгц алуурчин эхлээд Яйког хутгалж хөнөөгөөд дараа нь 4 настай Йоког алсан байна. Үүний дараа тэр гэмт хэрэгтэн хэргийн газраас зугтжээ. Ингээд урд нь аз жаргалтай байсан 4 гишүүний гэр бүлээс зөвхөн ажилдаа явсан Окумура ганцаараа амьд үлдсэн. Окумура ажлаасаа гэртээ буцаж ирэхэд түүний нүдэнд итгэмээргүй аимшигтай дүр зураг угтав. Гэр дүрэн цусны үнэр ханхалж эхнэр болон 2 охин нь цусанд хутгалсан байдалтайгаар газар хэвдэж байв. Тэр гашуудлаа дарж яралтай цагдаа дуудав. Цагдаа нар ирээд хэрэг болсон газрыг шалгаж Окумурагаас байцаалт авч эхэлжээ. Окумура мэдүүлэхдээ гэр бүлийнх нь энгийн асуудалгүй амьдралтай эхнэр Яйкон дотгошоогоо зантай гадуур хүнтэй бараг харьцдаггүй дайсангүй хүн байсан гэж. Цагдаа нар тэдний найз нөхөд танилуудыг нь ч мөн шалгасан бөгөөд бүгд нотлохоо баримттай үш хонцон танил хүнтэй холбоотой хэрэг биш гэж үзжээ. Гэрээс нь ямар нэгэн эд зүйл алга болоогүй, эхнэрт нь хүчирхийлэл, дарамт шахалтын шинж тэмдэг илрээгүй. Мөн хаалга цонх эвдэрч хугарсан зүйл огт байсангүй. Тэдний орон сууц байрлах хорооллын аюулгүй байдал ч үргэлж сайн байдагсан тул ийм хэрцгий хэрэг урд нь гарч байгаагүй. Яг л ийм нөхцөлд мөрдөгчд Окумура өөрөө сэжигтэй байж магадгүй гэж хардж эхэлжээ. Тэр эхнэртэйгээ харилцаа муудсан, эсвэл даатгалын мөнгөний төлөө эхнэр охтоо хөнөөсөн байж болох хувилбаруудыг бүгдийг нь шалгасан байна. Гэвч энэ бүх таамаг нэг бүрчлэн няцаагдаж, нотолгоо олдоогүй тул цагдаа нар 2 өдөр дараалан мөрдөн шалгасан ч ямар ч ахиц гарсангүй. Удалгүй мөрдөгчд энэ хэрэгч бас Японы бусад олон нууцлаг аллагуудын адил хизээж шийдэгдэхгүй хэрэгүүдийн нэг болох нь гэж бодож эхэлжээ. Цагдаа нар бүр юу хийхээ мэдхээ байхад хинч энэ хэргийг шууд шийдэгдэхийг төсөөлөөгүй байв. Гэвч Окумурагийн гэр бүлийн аллага Японы түүхэндх хамгийн хурдан шийдэгдсэн хүйтэн хэрэг болж мөрдлөг ихэснээс 2 хоногийн дараа алуурчныг баривчилсан. Үнэн дээр алуурчин шударгаар цагдаагийн хэлцэд очиж өөрийгөө баривчлуулжээ. Алуурчин нь 46 настай Охама Мацуза байсан бөгөөд тэр Окумурагийн дээд давхурт амьдардаг байв.
Тэрээр 3 хүнийг алсан шалтгаан нь маш энгийн байсан юм. Окумурагийн эхнэр болоод огт нь гэртээ өдөр бүр төгөлдөр хур тоглодог байсан нь Охамад хит их чимээ өсгөж тэр үнийг тэсэж чадалгүй уурыг нь хөдлөхөд хүрсэн хэрэг. Японы 8 дугаар сарын зам маш халуун байдаг бөгөөд нам гүмийг эрхэмлдэг Охама Мацузо чимээ аваа дуу чимээний хувьд онцгой мэдрэг байжээ. Тэр өмнө нь Токиод амьдарч байсан боловч дуу чимээхтэй учраас Окумурагийн дээд давхарт шилжин ирсэн нь азар тайван амьдрах боломж гэж бодож байна. Гэтэл нүүж ирээд хэдхэн хоногийн дараа Окумурагийн гэр бүл төгөлдөр хураа тоглож эхэлжээ. Хэрэг болохоос өмнө Охама Мацузо Окумурагийн эхнэр Яйкотой энэ талаар хэд хэдэн удаа уулзаж ярилцсан байна. Харин Яйко хэлэхдээ хүүхдийн боловсрол хамгийн чухал. Насанд хүрсэн хүн төвчээртэй байх хэрэгтэй. Гэхдээ би анхаарах болно гэжээ. Гэвч Яйко охиноо төгөлдөр хур давтуулах дуртай байсан бөгөөд хөгжмийн дуу үргэлжлэн сонсогцоор байсан нь Охама Мацузогийн хувьд улам их шаналл стрессийг үүсгэсэн аж. Хэрэг гардаг 1974 оны 8 дугаар сарын 28-нд өдрийн турш Охама гэртээ ном уншиж байсан байна. Гэтэл доод давхраас төгөлдөр хурын дуу дахин сонсогдож тэр уншихад төвлөрч чадаагүй. Тэсэлгүйгээр тэр гэрт байсан сашими хэрчих зориултай хурц судгыг авч хүлээж эхэлсэн байна. Тэр орцонд хүлээж байх зуур Окумурагийн гэрийг хаалга нээгдэж эхнэр Яйко болон баг охин Йоканаар хог асахаар доошогоо буулаа. Тэр завшааныг ашиглан гэрт нь нэвтэрч төгөлдөр хур тоглож байсан том охин Маюмигийн зүрх рүү нутгалж хөнөөжээ. Энэ үйлдэлийг хийснийхээ дараа тэр гэрт нь үлдэж гим нүглийнхээ талаар уучлалын захидал бичсэн байна. Захидлын ерөнхий агуулга нь таны гэр бүлийн амьдралд төвөг учруулсанд уучлаарай. Та өдөржин дуу чимээ гаргаж бусдын сэтгэлийг үл томсорлож байна. Би ердөө хүн бөгөөд алуурчин болж хувирахыг хүсэхгүй байна. Энэ бол таны л намайг ийм байдалд хүргэсэн зүйл гэж. Гэвч захидлыг бичиж дуусаагүй байхад Яйко баг охинтойгоо гэртээ буцан орж ирсэн юм. Энэ үед Охама Мацузо Яйког хутгалж амь насыг нь хөнөөн мөн 4 настай охин Йокогч мөн алжээ. Ингээд төгөлдөр хурын дуу түүнд дахин төвөг учруулаагүй ч зүрхэнд нь нийгмийн болон ёс суртахууны буруу шаалтыг тэсэж чадалгүй 2 хоногийн дараа тэр өөрөө цагдаад очин бууж өгсөн байна. Охама Мацузо 3 хүний хөнөөсний дараа амьдрах сонирхолгүй болсон бөгөөд шүүгчээс өөрийгөө цааслах ялаар шийдэхийг хэд хэдэн удаа хүсжээ. Эцэст нь 1977 онд 3 жилийн дараа түүнд цаазан ял оноосон байна. Окумурагийн гэр бүлийн алгаас хойш янз бүрийн дуу чимээ тусгаарлал багтай Япон гэр бүлүүд хүүхдүүдээ гэртээ төгөлдөр хур тоглуулахаас айдаг болжээ. Ийм айдас нь өөрт минь ийм амжилт хэрэг тохиолдох вэ гэдэг зөвлөлд хүргэсэн юм. Энэхүү эмнэлт явдал нь Японы засгийн газарт гэр дотор үсгдэг дуу чимээг хязгаарлах хууль батлах боломжийг өгсөн. Япон улсад очисон хүн нийтийн газарт маш цөөхөн хүн л чанга дуу гаргадаг гэдгийг мэддэг. Энэ нь мөн энэхүү хэрэг гарсны дараа нийтээр ойлголцсон нам гүн байх ёстой гэсэн нууц ойлголт бий болсон явдалтай холбоотой. Мөн Окумурагийн гэр бүлийн алдлага нь Японы төгөлдөр хур үйлдвэрлэлд ч гэсэн өөрчлөлт авчирсан. Уламжлалт төгөлдөр хуур нь аажмаар цахилгаан бас тохируулгатай болон өөрчлөгдөж дуу чимээг багасгах, чихвж ашиглан тоглох боломжтой болжээ.